Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрсөг цагаалт үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгч эхэлж очсон газар бол Тод Омс хязгаарлалтмал хувьцаат компани. 2011 онд байгуулагдсан 200 ажилтнтай. Жилдээ 1000 тонн түүхийн нос бэлтгэх 200 тонн утас 10 сая хос омс үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчтын хотноос бэлтгэсэн түүхийдэн 12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож дотооддоо 16 салбараар борлуулахын зэрэгцээ Орос, Казахстан, Солонгос, Япон, Америк, Герман, Франц зэрэг 16 улсад нийлүүлдэг байна. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч түүхийн эдийн нөөцлөн үйлдвэрлэлээ өргөтгөжээ. Бид нар бол одоо ноосыг дандаа угааснаар авч байгаа. Угааснаас бид нар 60000 төгрөгөөр авч байгаа. Тий. Манай үндсэн нөгөө түүхийд үйлдвэр сая 24 онд бид нар утас эрх самрах үйлдвэр хийсэн. Энэ үйлдвэр манай бүх түүхийдийг өөрсдөө хангаад манай гаднаас ямар ч түүхий авахгүй өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. Цагаалт хөтөлбөрөөс бид нар 4 тэрбум 200 сая төгрөгийн зээл аваад эргэлтийн хөрөнгөний зээл аваад тий. Тэрүүгээр одоо бид нар хавар бүх түүхийд авцсан байгаа. Тэр зээл бол бидэрт мэдээж асар их нэмэр тус өгч байгаа. Одоо тарийн санаас хөтөлбөр бол ганц манай үйлдвэр дээр биш Монголын бүх үндэсний үйлдвэрлэгчид нарт энэ бол асар их нөлөө үзүүлж байгаа. Ерөнхийлөгчийн санаачсан цагаалт хөтөлбөрийн хүрээнд бол манай холбоо бол Евразийн зах зээл дээр бид нар бол их тийм өөрсдийнхөө гол эхний одоо бидний борлуулалтын том зах зээл гэж үзээд энэ Евразийн зах зээл дээр одоо үйл ажиллагаагаа бид нар одоо хамт ажиллагааг явуулж байгаа. За Евразийн зах зээл гэдэг чинь ойролцоогоор 180 сая хүн амтай юм том зах зээл байдаг. Тэгэхээр энэ том зах зээл дээр бол манай ялангуяа манай Монгол хоньны ноосоор хийсэн бүтээгдэхүүн бол борлуулалт асар их боломжтой. Тэнд маш их эрэлтүүд үүссэн байгаа учраас бид нар бол эхнээсээ бол энэ Евразийн зах зээлд бол хамт ажиллагааг явуулж байна. За Монгол улсад бол жилдээ бэлтгэж байгаа 30-35 мянган тонн ноос байж байгаа. За энэ ноосоо бол одоо бид одоогийн байдлаар бол нэг 10 гаруй мянган тонныг бол боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хийчихэж байгаа. За цаашдаа бол ер нь энэ үлдсэн 20 гаруй мянган тонноосоо бол эцсийн бүтээгдэхүүн хийхийн төлөө зорж байгаа юм. Хэрвээ бид нар одоо энийгээ бүгдийг эцсийн бүтээгдэхүүн хийгээд гаргах юм бол бид үн цэнийг эрс өсгөж чадна. Гоёл Кашмир хязгаарлагдмал хувьцаат компани 2005 оноос ноос ноолгорон сүлжмэл, оюмл, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Хоногт 500-аас 1000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 200 гаруй ажилтнтай, 10 салбар дэлгүүртэй 20 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортлдог. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд 24 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч хүчин чадлаа өргөтгсөн байна. 2024 онд 26.8 тонн түүхийд бэлтгэсэн бол энэ онд 81.5 тонныг бэлтгэжээ. Мөн хугацаанд тоног хөрөмжийн хүчин чадал үйлдвэрлэлийн хэмжээ, экспортын борлуулалтын орлого тус бүр 30%, ажлын байр 25% нэмэгдэжээ. Гоёл Кашмир хязгаарлалтмал хувьцаат компани үндсэн үйлдвэрлэлээс гадна хүнсний хаягдлаар хөрсний компост бордоо гаргаж авсан. 1 тонн бордоо 3000 тонн нүрс хүчлийн хий бууруулдаг байна. Ноолуураараа бол оюмл үйлдвэрийн салбар бол нэлээд сайн хөгжөөд ингээ экспортлох боломж бол бүрэн гарна. Давуутай байж оюмл салбар хөгжинэ. Давуутай болохын тулд бид нар нөгөө утастай байх хэрэгтэй. Утас байж тийм нэг нэхмэл давуунуудыг ингэж хийлгдэг байхгүй. Нэхмэл давуу хийчих юм бол бид нар ноолуурын бүтээгдэхүүн экспортлох бүрэн боломжууд бол гарна бас. Одоо энэ нэхмэл давуу хийдэг ганцхан Blue Sky байна. Тийм ээ. Эрдэнэт Кашмирын ийм газруудаар бид ингээ тусан гүйцэгчдэр ингээ хамтарч ажилладаг юм манай түншүүдээр. Ганцхан эрх утасны дутагдлаасаа болоод бид нар харилцагчтай илүү сонголттой материалуудыг бас нэг хангалттай санал болгож чадахгүй байна. Мөн загварынхаа шийдлүүд нь эрхийн хүнд баталгааг ингээд бидэд итгэл үнэмш бас айгүй чухал байдаг харилцагчийн өмнө. Тийм учраас олон өнгийн сонголттой сайн утсыг үйлдвэрлэснээрээ бид нар экспортынхаа шаардлагыг сайн хангаж гарах байхгүй юу? Монгол улсын ерөнхийлөгч одоо Итали улсад айлчилсан энэ айлчлалын үеэр ноос ноолрын холбоо Италийн одоо төрийн агентлаг GDP-тэй одоо бид хамтын ажиллагааны гэрийн гарын үсэг зурсан. За энэ нь болохоор хоёр талын текстилийн салбар одоо сүүлийн жилүүдэд маш их амжилттай одоо хамтын ажиллагаагаа өрнүүлсний үр дүн болвол бодит одоо үр дүнгээ хүрсний одоо нэг илрэл боллоо. За энэ хамтын ажиллагааны гэрийг одоо байгуулснараа Италийн одоо төрийн бодлогот Монголын ноолуурын салбарыг одоо онцлон одоо хэрэгжүүлэх, онцлон үзэж одоо хамтын ажиллагаагаа өрнүүлэх боломжийг бол одоо бий болгосон. Монгол улсын эдийн засаг бол одоо
уул уурхаагаас одоогоор бол бүрэн хамааралтай. Тэр дундаа бас нүүрсний экспортоос бүрэн хамааралтай байна. Тэгэхээр энэ хамаарлыг зогсооход бол бид нар үйлдвэрлэгч орн болох зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм ч учраас үйлдвэрлэхдээ бид нар малын түүхийдээ одоо дахин боловсруулж нэмэн өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгох одоо ийм л одоо зорилготой цагаалт үндэсний хөдөлгөөн маань бол хэрэгжиж эхэлсэн. За яг албан ёсоор болвол одоо хөнгөлөлтөө зээлүүд маань бол энэ 25 оны 3 дугаар сараас бол арилжааны 10 банкаар дамжуулж бол гарч эхэлсэн. Цагаалт үндэсний хөтөлбөрийн хүрээнд төр засгаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад талархаж хөтөлбөрийг цаашид тууштай өргөжлүүлэх, ялангуяа аль болох олон ярих үйлдвэр барих нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Ингэснээр ноос ноолоор ихэд дотооддоо бүрэн боловсруулж нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь бэхжинэ. Мөн экспортын болон валютын хэмжээ өсөж, малчид түүх үед нийлүүлэгчдийн орлого нэмэгдэн Монгол ноолорын үндэс нь дэлхийд улам баталгаатай гэж үзэж байгаамаа. Цагаалт хөтөлбөрийн дүнд 6,000 тонн ноолуур бэлтгэсэн нь анх удаа түүх үеийн 70 орчим хувийг өөрсдөө бэлтгэжээ.